Их засаг олон улсын их сургуулиас өөрийн бүрэлдэхүүний сургуулиудад суралцж байгаа нийт оюутнуудад олгож байдаг хамгийн том боломж бол супер студент тэтгэлэгт хөтөлбөр. 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөр өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 43 оюутныг дэлхийн нэр хүндтэй ихтэй сургуулиудад сургаж ирсэн. Энэ жил Америкийн нэгдсэн улс, Япон, Хятад ард улсын нэр хүндтэй сургуулиудад ч суралцуулахаар бэлтгэж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт энэ удаа 80 орчим оюутан залуус өөрийн авьяас бэлэг өөр ухаанаа уралдуулж байгаа нь инэлээ. Сайн байна уу гэж Саруул Монгол хэлээрээ мэдчлээ. Ямар байна уу гэж Аягдгууд Монгол хэлээрээ мэдчлээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Барсод гэдэг. Тэгээд та бүхнийхөө өмнө тэгээд төслөө танилцуулахаас өмнө өөрийнхөө багахан хэмжээний авьяасыг бас үзүүлье гэсэн юм аа. За, ерөөд бол энэ тайзнаар гараад ганцаараа үзүүлбэр үзүүлжээс тэгээд та бүхэндээ харилцаад бас хамтран үзүүлбэр үзүүлье гэж би бодсон юм та. Тэгээд бүгдөө амаа хамгийн томор ангаалаа гэд. За, ерөө дуурч гинэ. Доокоогоос зүгээр гэж байгаа. За би харин хамгийн томор амаа ангаахаар ингэж идэх. Гээд ерөө мань ингээ болтраад идэх байхгүй амарсан. За тэгээд дараагийнх нь болохоор бүгдөө гараа ингээ. За эрхөө өрөөгөө барьж байгаа татна шүү. За одоо би таныг харуулъя. За энэ хөргөө мутаад байна. За тэгээд дараагийн нь болохоор гараа ингээд би 360 гараас эргүүл. Тэгээд та бүхэн бас ингээд гараа ингэж барьж байгаа эргүүлэхэд үзээр хэр эргэж байна. За ингээд 100. За миний хот 360 я тань тараа тэ. За ингээд энэ сүүлэг биш ээ. Ерөөдөө хамгийн амар нь одоо хөдрөгөө орох чинь. За тэгээд энэ үзүүлбэрийг үзүүлэхээс өмнө та бүхэн алгаа хамгийн хүчээр дашчих. Вау, ингээд дэнцдэг авч байна. За ингээд миний хөл маань ингээд нугдарч байна. За уушгаа ингээд нугдарч энэ жинхэнэ өсөө. За ингээд тэг гараад хөлөө эргүүлж байна 180 гараад нугалж байна. За ингээд хөлөөрөө ингээд эргээс хөлөөр ингээд халахж байна. Ингэж явж байна, хөлөө эргүүлж байна. Ингэж байна. За энэ хүү авьяасаар би ерөөд бол Монголдо цорын гац. За тэгээ авьяас Монгол шоундаас оролцоо гараад ирсэн. Тэгэхэд ерөөд нэг 10 тоотой 10 хүний нэг шүү. Төслөө танилцуулгаас өмнө нэг үгийг хэлэх гэсэн. Энэ юу вэ гэхээр харах гэдэг нь итгэл биш юм аа. Харин итгэл гэдэг нь харах юм. Энэхүү төслийг би бичгээнд өөрийнхөө мөрөөдөл дээр тодорхойлж төсөл болгож бичсэн. Төсөл маань байгаа. Тэгээ та бүхэн хүлээн авч үзнэ. Дэлхийд дээр бол улам уургаад байнгын хүмүүс хөгжсөөр байгаа тийм үү? Хөгжсөөр. Тэгвэл одоо дэлхийд дээр бид нар багтахгүй болсон. Дараагийн баг гаргийг бид нар хагаад Марс гаргийг баг сонгосон. Тийм ээ? За тэгвэл Марс гариг руу очихоос өмнө дурсалтын бид нар бас нэг гариг дээр очиж суурьчих ёстой болсон. Тэр нь бол сар болж тарж байгаа маа. За тэгээд саран дээр бид нар яаж амьдрах вэ? Дэлхийд дээр байгаа бүх зүйлийг бид нар бүрдүүлэх ёстой. Хоол ус агаар тийм үү? Тэгвэл бид нар саран дээр очихын тулд эхлээд хөлөө онгоцоо ингээд тийм пуужингаа бэлтэнтэй пуужингаар саран дээр очин. За тэгээд дараагийн асуудлууд маань бол хоол, мөн, ус, агаар юм. Энэхүү асуудлуудыг яаж шийдэх вэ гэхээр эхлээд агаарыг бид нар дэлхийгээсээ өөртөө болооноор наагаач тухайн өөрсний кампус дотор агаараа хийн. Тэгээд агаар маань дуусчихвал бид нар агаарыг дахин худалдаж авна. Харин тухайн кампус дотор маань бид нар өөрсний гэсэн хүлэмжийг бий болгож тэ хүчит төвшин өөдрөх боломжтой. Ингэснээр бид нар хоолнос тэг хүнсийг ургуулж тийм үү? Өөрсдийг шин зэжэлтэй эмэх байга хоол хундыг бид нар ургуул бүрэн боломжтой. Харин тэгвэл дараагийн асуудал нь юу вэ гэвэл ус юм аа. Тийм ээ? Ус юм. За тэгвэл усыг бид нар яаж гаргах вэ гэхээр эхний удаад бид нар өөрсдөө нэг юм болон устай байна. Дараа нь сарыг бид нар нөхөд доошоо хоолоо оруулах гэж байгаа байхгүй юу? Тэгээд сарны цөмд маань ерөөдөө ус байгаа гэж бид нар тооцоолж байгаа. Ерөөдөө бидний тооцоогоор. За тэгээд бид ерөөдөө усны хамгаалалт байгаа. За тэгвэл бид нар цахилгаан эрчим хүчийг яаж авах вэ гэхээр нанаас авчин. Яагаад бид нар нанаас авах чинь гэхээр дэлхий маань өөрөө гадуураа юутэй байдэн штэ тий? Хөргүүлтэй тий? Одоо тэгвэл эн чинь нарны эрчим хүчийг 100% өөртөө авч чаддгүй. Ингээд ойлгоо байдаг. Тийм бол бид нар одоо дэлхийд дээр биш харин саран дээр шууд нарны эрчим хүчийг 100% авах бүрэн боломжтой болохоор эрчим хүчний хязгааргүй хэрэглээтэй болж чадж байгаа. За тэгвэл бид нар одоо хүссэн үедээ сайхан амьдрах боломжтой, хүссэн үедээ зүгээр ганц утас залгаад хийгээс пиццаг авах бүрэн боломжтой болж байгаа. Ерөөдөө хүссэн зүйл болж байгаа. Бүрэн боломжтой. За тэгээд ерөөдөө бол юм ээжлэн бид нар саран дээр амьдарч болж байгаа юм чинь саран дээр амьдрах төстэй бид 100% чадж байгаа. Бидний дараагийн төсөл маань гэх юм бол Марс гариг дээр очих юм аа.
За тэгвэл одоо өнөөдөр одоо тань дээр очих бүх төслийн маань одоо манай энэ Эрдэнэтэд маань те бүх талаас нь ингээд гаргаж байгаа. Тэгээ бидний эцсийн зогсоол ингээд саран дээр тэгээд сая хэлсэн шиг уцаараа залгаад пицца авах бүрэн боломжтой гэж ярьж байгаамаа. Ерөнхийдөө миний дуртай зүйл маань пицца л та. За тэгээд миний төсөл маань бол ерөнхийдөө нэг иймэрхүү төсөл байгаа. За үнэхээр сонирхолтой санагдаж байна. Тэгээд эхлээд өөрөө чинь презентацийн эхлээд өөрөө чи гайхамшигтай дэлхийн зөвхөн 10 хүний хийж чаддаг үе молтрахаас эхлээд тэгээ өөрөө бас дэлхийгээс гажаад одоо сарыг хүртэл эзэмдэж авч байгаа. Ер нь дандаа дэлхийтэй харьцаж байгаа байдал чинь таалагдчихээн. Дэлхийгээс хальж одоо 9 гарыг би одоо багада болор талын нууц гэдэг гайхамшигтай номыг уншиж ирсэн. Тэгээд тэр номыг уншаад сансар хорвоо тэр одоо тэр чанаг ертөнцийг сонирхож ирсэндээ чамаг ингээд залуу хүн ийм гоё зоригтой сонирхолтой байхад гоё санагдчихээн. Тэгээд саран дээр очил айлчлах хэсэг гэхгүй юу. Ерөнхийдөө би удахгүй юу явах гэж байгаа. Тэгээд таныг бас дагуулаа явж бодож дөрөв шүүгч нарыг дагуулаа явъя гэж бодоод байгаа. За гоё байна. Ямар ч залуу хүний зоригтой одоо ийм сонирхолтой саналчиг гоё санагдлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За дэлхийн одоо супер студент Барсада баяр хүргэе. Өөрөө алс. Үнэхээр гайхамшигтай байна. Барса бол үнэхээр тасархай байна. Дэлхийн хэмжээний үзүүлбэр хийгээл дэлхийн хэмжээний эмзэтгээд Барса бол үнэхээр тасархай байна. Тэгээд Барсад амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Ер нь хүлээжсэн юм бүгд Барса дээр гараад ирвэ яач юу. Презентац бол өстэй амар болж шүү. Ер нь бол Барсаг ер нь төрүүлүүл яасан юм бэ? Ер нь баг ялагч тодорхой болсон юм шүү. Ер нь ялагч зорилготой л орж ирсэн шүү. Харин тийм тийм. Усыг яаж гаргаснаа дахиад хэлдэ сайн сонссоогүй. Усыг бол ерөөдөө нэг сарны цүм маань өөрөө мөснөөс бүрдсэн гэж бид нар тооцоолоод байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар доошоо өрөмдөө цоолоод хоолоод тогтоогоо тэгээд мөсийг нь хайлуулах замаар усаа авъя гэж тооцоолж байгаа. Ямар гоё ухаалт ингээд алгастай. Вау. Таа шүттэй. Жинхэнэ супер гарч ирлээ. Супер байд. За тэгээд дэлхий дээр 10 хүний нэг нь болохоор би бас сарлуу явах гэж самт явмаар байна. Саран дээр ч гэсэн цорын ганц байгаарай. Тэгээд сарлуу ус дагаад явмаар бид дөрөв ч гэсэн. Тэгээд амжилт хүсье. Тэгээ бид нар гэж яриад хахаар цаа чи бүхэлдэн Барсагийн баг байгаа гэсэн үг үү? Баг байгаа. Ганцаараа энийг хийж чадахгүй шүү дээ. Манай энэ төсөл чинь ерөөдөө нэг 3 юм уу 4 их $80 болж байгаа. Тий. Гэтэ нэг талын зардал нь шүү дээ. Бас тийм байгаа. Хаанху Барсада баяр хүргээд гаргаж өгөө. Алгаш. Баярлалаа. Бүгдээрээ 100% тэнцлээ. 100%. За. Барсагийн танилцуулсан төсөл бол тэтгэлэг авахын тулд биш шүүгчдийг оролцогчдын сэтгэл санааг засах фаны төсөл байлаа. Мэдээж хэрэг хизээ нэгэн цагт хүн төрлөختөн саран дээр амьдарч дэлхийгээс пицца захиалж идэж яагаад болохгүй гэж харин шүүгчд маань Барсаг дагаад сар руу явхаар хатуу шийдсэн байсан шүү. За сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол бизнес дээр сургуулаа төлөөлөөд оролцож байгаадаа маш их баяртай байна. За намайг Төмөрч өдөр гэдэг. За миний өнөөдрийн ихтгэл төслийн маань сэдв болохоор ерөөсөө юу? Ready to Future буюу энэ ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа залуус зориулсан, чиглэсэн тийм төсөл бичсэн байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр би 10 жилээ төгсчөөд Гитэмс програм хангамжаа ингээд орсон. Суралцсан нэг хэсэг хугацаанд тэгж жагаад алдсан л та айгүй их алдсан цаг алдсан мэрэгчлээ буруу сонгосон гэр бүлийнхэнтэй ярилцж жагаад санхүүгээр сурахаар шийдээд одоо суралцж байгаа. Тэгээд ер нь оюутан залуучууд айгүй их юм алдаа гаргадаг 10 жилээ төгсчөөд мэрэгчлээ буруу сонгосны үр дүнд харин магадгүй буруу мэрэгч сонгочоод тэрүүгээрээ гүрийд сурсаараа төгсөөд ажлын байрнаар гарч чаддгүй ямар ч чадваргүй болдог. Иннээс сэргэмжлээд юу ярих гэдэг юм бэ гэхээр энэ ерөөсөө юу? Аппликейшн вебсайт зохиох юм аа би. Энэ юу юм гэхээр ихтэй сургуулиуд, коллежууд бүх мэдээллүүдийг аппликейшн вебсайтаас суйрлуулад харин энүүгээрээ юу? Их сургуулиудаас би одоо сарын хэдэн төгрөг, жилийн хэдэн төгрөг ч юм уу ингэж мөнгө авах тийм тооцоололтой. Яаж маркетинг хийх юм бэ гэхээр ерөөсөө амархан. Тэтгэлэг
олон улсын тэтгэлэг те одоо төрийн сангийн тэтгэлэг, МСС-ийн тэтгэлэг гэж маш олон тэтгэлгүүд зарлагдсан байдаг л да. Энийг оюутан залуус ерөөсөө мэддэггүй. Ийм юм байд юм уу гэж авах боломж нь байхад бид нар ерөөсөө өөрсдөө авдаггүй. Харин энийг энэ вебсайтаараа ингэж цацаж түгээж ийм тэтгэлгээр ийм сурдаг юм байна гэж маркетинг тэнгүүд миний аппликейшн вебсайт эрэлтэнд ороод ирэнгүүд их сургуулиудаар явах юм бэ. Яваад ийм аппликейшн вебсайт байна. Жилд нэгээс 2 удаа болдیں۔ Нөө боловсролын үзэсгэлэн гэж одоо Michelle Expo Blue Sky гэх мэтлэн газар нэг 3-аас 4 хоног болдог. Тэгэхэд жижигхэн нэг павильон авахд л өдрийн 500 мянга гэдэг байхгүй. За тэрнээс тэгээд томсвол илүү их өртөг гардаг. Харин энд ингэж их мөнгө өрхийн оронд миний аппликейшн вебсайт сайтаас суйрлуулснараа асар их мэдээллийг хүнд түгээж чадна ингээд амархан. Зүгээр л гар утсан дээр миний аппликейшнийг Play Store руу ороод татчихна тий. Эсвэл манай веб хуудас руу ороод харчих. Ийм жишээтэй. Энийг viral marketing буюу нэг хүн 10 төлнө 10 100 төлнө гэдэг гих мэтчлэн ингэж явна. Нөгөөх нь болохоор партизан маркетинг буюу одоо багш нараар 10 жилийн багш нартай уулзна. Ийм аппликейшн байна. Хүүхдүүдэд ингэж тайлбарлаж өгөөр ингээрэй гих жишээний ийм маркетингаар явуулна. Хамгийн гол нь болохоор тэтгэлэг хөтөлбөр гэдэг зүйлсүүдийг ийм газар ийм тэтгэлэг хөтөлбөртэй ийм юм шаарддаг юм байна гэдгийг буцад ингээд тараагаад өнгөд оюутан залуус чинь өөрсдөө сургалтайгаа төлбөрийг яа хийж байгаа хүмүүс тэнд их сонирхолтой татаад айгүй их олон хандлт аваад ирэнгүүт би их сургуулиудаар явж танилцуулах юм байнамаа. За. Ихтэй сургуулиудтай би ерөнхийдөө хуваарай л зүгээр тооцоо хэлээ л дээ. Нэг сард 300 мянган төгрөг, нэг жилээр нь төлчих юм бол арай амтхан. Нэг сард нь 30 мянган төгрөг, нэг жилээр болох юм бол 300 мянга гэдэг гих жишээний. Энэний хажуугаар нөгөө онлайн самбар өгдөө шүү дээ. Зар сурчлагын дарангууд тэр байгууллах нь веб руу ордог гэх жишээний. Энэ нь болохоор сургалт дугуйтан английн сургалт одоо жолооны курсүүдийн хүнд хэрэгтэй залуучууд хэрэг болсон бүх тийм зар сурчлагынуудыг байрлуулж тэндээсээ бас мөнгө олох боломжтой байгаамаа. За анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа тэмүүлчдэрөө. За амарч ихний түүх чинь бол сэтгэл хөдлөгөө сайхан түүх байна. За ингээл алдаал унаал тэгэл мэрэгчлээ одоо зөв сонгож явж байгаа юм шүү дээ. Тэгээ чиний ярьсан зүйлээс за одоо яаж хүүхдүүд мэрэгчлээ зөв сонгох юм бол доо гэж хүлээг идсэн чинь сүүлдээ зөвөр мэдээлэл дамжуулах аппликейшн болоо үзчихлээ. Тэгээ энэ мэдээллийг аваад тэнд ийм тэтгэлэг төлбөр байна гинэ. Тийм учраас энэ арай төлбөрийн төлөх амархан юм чинь тэр сургууль сурья гэж сонгох юм уу? Эсвэл би бол бодохдоо энийг илүү хүүхдүүдийн авиасын нээж хөгжүүлэх дотор байгаа нөөцийн таниулах илүү нөө хувь хүний хөгжил тал руугаа хүүхдүүдийг тэр дэлбэр цэцэлгээс нь ахуулаад тэгээд дунд сургуульд нь ямар хичээл сонгон суралцах хэвээр ирээдүйд хэн болох хэвээр яах хэвээр ингэ дээр нь дэмжих ёстой гэж би зөвөр үздэг байхгүй. Чиний ярьж байгаа үнцэг болохоор би сая зөвөр баахан мэдээлэл шингээсэн тэр аппликейшны тухай ойлгоо. Тэгэхээр би чиний энэ хоёр яриад байгаа агуулга чи хоорондоо таарахгүй байна л гэж хараад байна л да. Аппликейшн дотор маань болохоор мэрэгчлээ зөв сонгуул яг буруу сонгуул яг хэрхэн мэрэгчлээ зөв сонгох уу гэх жишээний тийм мэдээллүүд байгаа. За тэрий чинь нөгөө юу сонгохоо ч мэдэхгүй явж байгаа хүмүүс чи яаж нөгөө аппликейшн аваад сонгох өөрөө өөртөө боловсрлоо хөтлийн сургууль төгсөж байгаа хүн ч биш ерөн сурах хүсэл эрмэлзэлтэй хүнд л. За тэгээд ахыхаа асуултуудыг болохоор эсэргүүц чинь ивтэй ойлгоорой. За чамайг хөгжүүлэхийн тулд туршлахын тулд асууж байгаа шүү дээ тий. За дараач. За төмөрч өдрөө дэмжиж ахын зүгээр санал хэлчихсэн. Ийм байна л да. Одоо чиний энэ ярих гэдэг одоо ингээд 10 жил яг өмнө байхгүй 10 жил төгсөөд ингээл юугаач мэдхгүй нэг сургуульд ороод тэгэл болоод энэ биш бай гээл дахиад өөр юм ирээд яг 10 жил төгсөж байгаа хүмүүс бол яг өөрийгөө мэддэггүй байхгүй. Шинэ би бол яг тийм байсан. Би нэг физикийн багш болъё гэж боддог байсан байхгүй. Эсвэл тооны багш ч юм уу. Тоо физик хамгийн одоо суперг ойлгоцсон. Тэгсэн чинь бүр физикийн актив хүрээлэнгийн нэг ах наваа бүр ингээд ойлгуулад ингээд ийм байд юм аа. Чи баялаг хөтэй. Чи инженер болоод энэ нээлттэй хийгээд ингээд яв. Чи физик төр нээлт хийн гэж байхгүй юм байд ингээд намайг зөв чиглүүлж явсан. Хэрэв би физикийн багш ингээ болцсон бол ийм технологи үйлдвэрлэж те ийм одоо үйлдвэрлэлийн систем ч юм уу хийх боломжгүй шүү дээ. Баялаг бүтээгт хэцүү те. Яг надад хүртэл тийм тохиолж ирсэн чи яг миний тэр юуг санагдууллаа. Тэгээд ялж чамайг дэмжиж байна. Дээрэс нь нэгч төгрөгийн зардал гарахгүйгээр энэ асуудлыг шийдсэн улс орн байна л да. Одоо Швейцар байна шүү дээ. Швейцар сая очсон чинь бүх хүүхдүүд нь төгсөөл ажилтай болд юм байна. Тэгээ яаж ямар сони ингээл гайхлаа. Монголчин тийм биш шүү дээ. Бүгд төгсөөд 5 дээд сургуулийн дипломтой хүн ингээ ажил олдохгүй сүулдэ нэг худалдагч ч юм уу нэг бар стаф ч юм уу нэг юм хийхээ зүр аргагүй болж шүү дээ.
Тэгээд тэнд ямар учиртай ингээ гайхсан чинь ингээл хүний ингээ яриулсан чи яг социализмын үед биднэрт байсан юм байгаа байхгүй шууд 16 настайд нь Темст явуулаад дараа нь ажлын байран дээр гаргаад баялаг бүтээлгээл тэр нь улсын захиалгаар ингэж явдаг тийм ээ. Зарим хэсэг нь 10 дугаар ангиа төгсөөд дээд сургууль төгсөөд ингээ ажилладаг. Яг манай социализмын нэг боловсролын системийг Швейцард байна. Тэрийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр чи үүх түүхээ судлаад ийм байсан. Яг тэр аргаараа ингээд бид нэр урд нь байсан юмаа сэргээчих юм бол бид нэр Швейцар шиг болчих нь шүү дээ манай систем. Тэгэхээр чи бид хоёр тохиолдсон юм асуудал гарахгүй. Тэгээд ямар ч нэмэлт төхөөрөмж, ямар ч софтвер, ямар ч аппликейшнгүй шийдэх боломж нь ер нь өнөөдөр байгаа манай Монголын бүх асуудлуудыг ингээл янз бүрийн инновац гээл янз бүрийн технологи импортоор аваад энийг шийдэхгүй. Энийг ухаалгаар те 70 онд, 80 онд, 90 оноос өмнө бид нар яаж шийдсэн тэрийгээ сураад тэр хүмүүс одоо амьд байна шүү дээ. Тэр хүмүүсээрээ заалгаад бид нар тэднэрээсээ сураад тэр тогтолцоонд орчих юм бол энэ бүх асуудал маань автоматар шийдэгдэн. Тэгээд чамд амжилтсэ. Тэгээд миний хувьд бол тэнцэнгөө Шалтгаан айгуу гоё. Тэгсэн нэг арга зам нь жоохон явцсан тийм их бол авчлаа л да. Тэгээ одоо яа гэм блэ? За үлзийхөө гэж. За ямар ч гэсэн өөрийнхөө амьдралын алдаан дээрээс ингэж уламжлаад өөрөө яг ийм хий гэж ботсон тэр санаа чинь бол гоё байна. Тэгээд энэ инженер техникийн улсууд болохоор өөрөө чинь яг юу гэж хийх юм бэ? Би бол чиний яг эндээс одоо хүмүүс туслая гэсэн энэ санааг чинь бол би дэмжиж байна. Тэгээд бас өөрийнхөө хөөрхөн жижигхэн тийм адраматаж гэсэн түүхийг бас яриад өөрийнхөө энэ санааг дэвшүүлсэн явдал чи надад таалагдлаа. За миний хувьд бол дэмжиж байна. Яг одоо нийгэм нь маань цаг маань өөрөө юм байгаа юм чинь орчин нөхцөлдөө харуулаа хэдүүлээ. Боломж олцоогоороо эдгээ хоорондоо хуваалцаад ингээ явахд болохгүй байхгүй. Би бол тэнцсэж. За миний хувьд болохоор хинэ хин блэ? Төмөрч өдрөө. Би болохоор яг энэ сэдвүүдээр ажиллаж байгаа байхгүй. Яаж хүүхдүүдэд зөв мөрөж сонгох вэ? Яаж өөрийнхөө авьяасчуд, яаж ээж аавынхаа генийг судалж байгаа. Надад ямар нөхцөл байдал байна, нөөц байна. Тэрийг илрүүлэхэд нь туслаад одоо шил энэ дэвтэр хийгээл энэ бол яг өөрийгөө нээж илрүүлэх тэгэл ийм цаасан юм хийж ийн бас аппликейшн хийж ийн бид нар бас хийж байгаа. Тэгэхээр чиний яг барьж авсан сэдв чинь зөв шүү заяа. Тэгэд энэ арга замаа жоохон илүү жоохон ухаалаг өргөн болгоод энэ тал дээр чамайг дэмжичүүл яасан юм бэ гэж бодоод тэнцлээ. За баярлалаа. Төмөр өдрөө. Гэхдээ бүсээ чангалаараа. Их засаг олон улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Монгол бизнес дээд сургуулиас зориг гарган ганцаархнаа оролцож байгаа оролцогч бол Төмөрч өдөр. Төмөрч өдөр ирээдүйд бэлэн үг гэсэн нэртэй өөрмөц төслийг танилцууллаа. Нацаг нэм шүүгчээс бусад шүүгчид түүнийг тэнцүүлснээр 2 дугаар шатанда үлдэж чадсан юм. Дараагийн шатанд нь амжилт хүсье Төмөрч өдрөө. Нилээн ширүүн өрсөлдөөн явагцаар нь үзэгчтэй харин миний хажууд Төмөрч өдөр. Сургууль нь Монгол бизнес дээд сургууль. Монгол бизнес дээд сургуулийг ерөөсөө ганцаараа төлөөлөө орж ирж байгаа бүлгэн сургуулаа нуруунд дээр үрсэн эрэлхэх цэрэг миний хажууд зогсож байна. Тийм бас цэргийн албаа хаагаад удааг байгаа гэж байсан тий. Тийм хавар халагдсан. Тэгээ тэнцээд гараад ирсэнд нас баяр хүргэе. Тийм бас шүүгчнэр бас үнэтэй зөвлөгөө өгч байна. Бас бүсээ чангалах хэрэгтэй гэнэ бас их хичээнэ. Их засаг олон улсын их сургуулийн дөрвөлэг урлаг дизайн технологи сургуулийн интерьер дизайны 202 дугаар бүлгийн оюутан 50 Батрын хонгор зүйл байна. Миний сонгосон хэл болохоор англи хэлийг сонгосон. Гэтэ яг та бүхэн надад амар нойрмог харагдаад байгаа учраас би өөрийгөө жоохон ихтэй солонгосоор танилцуулъя. Тэгээд та бүхэн 안녕하세요. 네, 저처럼 хонгор зүйл입니다. Ni hao, 오자 홍보줄. Nice to meet you. Hi Charlie, I'm choosing English. Glad to see you up there. Whoa, it was really loud. Okay. So, why did you choose to participate in this competition? I participated in this competition. I have to win myself and challenge to myself. Okay. Okay, so it's to challenge yourself then. Yes. Okay. Well, I look forward to seeing your presentation. Yes. All right.
So what's your presentation about? My presentation about the student center, Mm-hmm. student and fitness gym, library. Oh, sounds like it's going to be some fun for your fellow students. Yes? Yes. All right. Well, thank you for your time. And for me, she's good. Thank you. You're welcome. За тэгэхээр миний өнөөдрийн төсөл маань болохоор оюутан төв хэмээх төсөл байгаа. Тэгээд энэ төслөөрөө одоо юуг харуулахыг зориулсан бэ гэхээр энэ төслөөрөө одоо оюутан бидэнд хэрэгтэй номын сан, фитнес, интернет кафе зэргийг нэг дор багтаахыг зорьсон байгаа. Оюутны цогц төв хэмээх. За энэ байршил нь болохоор яг одоо байршлын доторх бол одоо их засаг олон улсын сургуулийн оюутны байр болон дүрслэг урлаг дизайн төлөөс сургуулах ойролцоо байх байршлыг сонгосон. Тэгээд энэ болохоор оюутантай илүү ойр байх зорилгоор. За төслийн хүрээнд болохоор энэхүү цогц төвдөө бичиг хэрэг буюу бичиг хэргийн цогц үйлчлэгээ хэвлэх, хувилах, фитнес, кофе шоп, номын сан зэргийг бол цогцод нь оруулах гэж түрүүн хэлсэн байгаа. Тэгээд номын сан болохоор яаж номоор байжуулах вэ гэхээр ном сонирхогчдын групп гэдэг Facebook дээр групп байдаг. Тэгээд энэ группийн админтай нь холбогдсон болохоор яг ийм номын тухай яг хүмүүст хүргэе гэж зорж ивэл энийг дэмжиж болно гэсэн хүрсэн байгаа. Тэгээд зах зээлийн судалгаа хийсний үр дүнд болохоор яг тэр манай сургуулийн оюутны байртай ойр хавьд бол ямар ч ийм цогц төв бол байхгүй, ийм тодорхой зүйлийг агуулсан. Тийм учраас 200-аас 350 хүний багтаамжтай хийсэн байгаа. Тэгээд SWOT-ийг бас хийсэн байгаа. Тэгэхээр давуу тал нь болохоор байршлаа зөв сонгосон. Тэгээд одоо яг эндээс онцгой лэрийг үл 1-10 оюутныг ажлын байраар хангах боломжтой. Баг бүдэ зээл зэргийг бол ерөөхдөө бол тусгасан. Сул талд нь болохоор аслагдмал болон бараа төвлөгөд дуудах магадaltaй. Энийг бол ер нь бол цаг хугацаагаа төлөвлөхөд бол энэ бол нэг сул тал гэж бодогдохгүй байна. За дараагийн зүйл нь болохоор эдийн засгийн үндэслэл үр ашигын тооцоогоо. Тэгээд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд надад 23,732,944 төгрөг хэрэгтэй. Одоо та бүхний хажаачлыг иймэрхүү зүйлүүд бол хэрэг болно. Одоо тэгээд нэг сард болох ашиг нь тооцоод үзвэл ер нь бол би өөрөө пицца хийсэн бод тэндээс үүдэн 18,223 төгрөгөөр пицца босно. Тэгээд мөн чацарны шүүс маань ийм төр босч байгаа. Тэгээд нэг пиццаа 7 хүнд хангалттай. 1 кг часнаас 5 литр шүүс гарна. Тэр нь 20 хүнд хүрнэ. Тэгээд үүнээс үүдэн нэг сард болох ашигаа бодсон байгаа. Та бүхний харж байгаачлаа. Мөн одоо үүнээс фитнес клубын тоног төхөөрөмж мөн судлаахад 7,200,000 төгрөг болсон. Мэдээж энэ багшийн цалин гэж бас орох хэрэгтэй. Үүнийг хасаад юм болсон байгаа. За мөсчингийн тоног төхөөрөмжийн тооцоо. Мөн кофе шопын тоног төхөөрөмжийн тооцоо. Олон үлд кофений машиныг бол багтаасан. За ашиг нь бол яг иймэрхүү гарч ирж байгаа. Бидний цэвэр ашиг бол 12,98,344 төгрөг болж байгаа. Мэдээж бол түрүүн зээлээр би 23 сая болгож байгаа. Тэр зөвлөө 3 сарын хугацаанд багтааж хийж болох боломжтой байгаа. Тэгээд дүнэлтээс үзэхэд энэ нь юу нь бол 1-10 оюутан ажлын байраар хангах оюутан дээлтэй орчиг бий болох төсөл юм аа. Баярлалаа. Сарын төрөөс 1 сая гэснээр сая тийм. Тийм 1 сая. Ийм том төвийг сая төгрөгөөр түрээслэх боломж байгаа юу? Боломж байгаа. Хаана? Яг тэр одоо манай сургуулийн ойролцоо гэж би түрүүлсэн шүү дээ. Яг тэр бол юм 2 давхар байр байгаа байхгүй юу? Тэр байрыг одоо хүмүүс ингэ нийтийн байр маягаар түрээсэлдэг. Тэрийг юу нь бол бүл чигнүүл мэдээж хямдруулж болно. Яг хотын төв биш учраас тэгээд энэ сургуультай ойрхон гэдэг утгаараа хямдруулж болно гэсэн. Тэгээд 1 саяас 5 сая гарна гэдэг хамгийн бага нэр 1 сая тавсан л та. За. Тэгээд өнгөрсөн 1-2-3 жилийн дотор бол түрээсийн бизнесүүд бол одоо 50-с илүү маш хүнд байдалд орлоо шүү дээ. Энэ дээр бас судалгаа хийсэн үү? Цаашдаа энэ тэгээд явах хэрэг бастай гэдэг дээр бас судалгаа хийх ёстой л доо. Тийм яг би бол эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бас шинэлэг юм бас харагдахгүй байна л да. Тийм тэгэхээр одоо үзэх зүйлсийн асуудлыг бас юмсан. За хонгор зөвдөө баяр хүргэе. Баярлалаа. Хан бол энийг аль нэг дэмжмээр байна. Яагаад дэмжихгүй гэхээр бид нар чинь мэдлэгээ үйлдвэрлэе гэдэг тааш та. Тэгээд чиний их шиг энэ санаа бол манай 10 настай хөгжиж байна тий. Тэнцэнгүй. За битгий шантраарай за. Амжилт хүсье. Хэрхэн хааны байсан таалагдсан.
Дараагийн оролцогч оюутан төв нэртэй төсөл танилцууллаа. Түүний төсөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээнүүд байх юм байна. Жишээ нь фитнес клуб, кофе шоп, өсжин, буфет зэрэг юм. Гэхдээ түүний тэнцээгүй шалтгаан нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөжээ. Харин шүүгчид эдийн засаг хүндхэн байгаа. Цаашдаа ч дээрдэх төлөвгүй байхад түрээсийн бизнес хол явахгүй гэдгийг хэлсэн юм а. Сайн байцгаана уу. Тэгээд тэг 28 дугаартай сэргэлийн огтой арилжиг байна. Би болохоор дүрслэг урлаг дизайн технологийн сургуулийн архитектурын 216-ийн А бүлэгт суралцдаг. Тэгээд энэ тэмцээнд орох болсон шалтгаан гэх юм бол өөрийгөө жоохон ч гэсэн сорий залуучуудтай одоо ямар төвшөнд байгаагаа мэдээ өөрийгөө сорий гэж орсон. Тэгээд миний энэ бичиж байгаа миний төсөл болохоор гэрийн бизнес буюу шууны аж ахуй гэсэн миний төслөөр оролцож байгаа. Тэгээд энэ төсөл нь гол зорилго нь юу юм бэ гэхээр манай одоо Монгол орнд 2015-аас 2016 онд маш их хямралтай байгаа. Энийг одоо тэг гэр хорооллын хүмүүстэй зориулсан өөрөх толгоос олон хүүхдээ эмэгтэй 40-60 насны ажилгүй иргэд тэтгэвртэй гарсан иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулсан ийм төсөл бичсэн юм аа. Сайн бацгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний танилцуулах байгаа төсөл бол гэрийн бизнес буюу шууны аж ахуй гэсэн төсөл байгаа. Яагаад шууны аж ахуй гэдэг ийм төслөөр ороод ирвэ гэвэл энэ төсөл бол хүн болгонд одоо зарим хүмүүс шууны бизнес эрхэлдэг хүмүүс зөндөө байгаа. Тэгээд яагаад би энэ төслийг бичээд ороод ирвэ гэхээр үрх болгоныг шуутай болгоё, аж ахуйтай болгоё, бизнестэй болгоё гэсэн зорилгоор орж ирсэн. Фермерээ бол би эхлээ байгуулна. Тэгээ хөдөлмөрийн яам, хөдөө аж ахуйн яам буюу хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарч гурван гэрээгээр байгуулна. Төлөвлөгөө аргачлал болохоор энэ нь болохоор сүлжээний бизнес буюу сүлжээний бизнесийн маркетингаар явна. Гачуурдад 10 өрх үлзийд баханга багнуур хонхор баян зүрх дүүрэг хаан уул дүүрэг гэх мэтчлэн 10 өрхөд явах юм байгаа. Энэ яагаад ингэж явж байгаа вэ гэхлээр өрх толгойсон олон хүүхэдтэй ажилгүй иргэн буюу 40-60 насны ажилгүй иргэд мөн тэтгэвртэй гарсан хөгшин хүмүүс буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ байгаа хүмүүсийн бүхэл хүмүүс хийж болно. Тийм зорилгоор тэр хүмүүс зориулж би энэ төслийг бичсэн. Тэгээд SWOT шинжилгээ хийсэн байгаа. Маркетинг төлөвлөгөө, гарч болох эрсдэл түүнийг даван туулахыг бичсэн байгаа. Тэгээд яаж би нэг юм юу болж мэдсэн бэ гэхлээр нөгөө нэг хөдөө аж ахуйн яамнаас жилд нэг өрхөд одоо тэр аж ахуйн дэмжихээр саяас 2 сая төгрөг буцалтгүй төслөмжийн зээл өгдөг. Тэр буцалтгүй төслөмжийн зээлийг яадаг вэ гэхлээр тэр хүмүүс аваа зүгээр нэг хэдэн сарын дотор үрээд дуусчдаг. Тэрийг хэдэн сарын дотор өрүүлээд дуусгах биш. Цаашдаа үргэлжлээ амьдралаа залгуулах тийм зорилгоор энэ төслийг бичсэн байгаа. Баярлалаа. За баярлалаа. Зарим хүмүүс ийм гарахаар юу хардаг гэж хаана үг үсгийн алдаа бичсэн байна гээ. Тэрийг харсаар бол чиний ярианд анзаарахгүй ч өнгөрч. Тэгэхээр презентацаа бити юм их тексттэй оруулж байгаа. За нэгдүгürt энэ нэг зарим нэг дийлэнх хүүхдүүдийн маань төсөл нь зүгээр нэг юм нөгөө санхүүжилт авах гэж байгаа зүгээр нэг стандарт төслийн загвараар орж ирээд ингээд идея байхгүй, санаа байхгүй, асуудлыг шийдэхгүй, шинэлэг юм байхгүй. Дахианы аж ахуй хийя, тэ энийг ингээд дэлгүүр байгуулъя, номын сан байгуулъя, гээд кафе байгуулъя гэдэг нь жоохон төстэй санагдаад байна. Тэгэхээр энэ дээр мэндэ чинийг юу бодож үзэж энэ нөгөө мэдлэгээ үйлдвэрлэе гэдэг нь танд байгаа мэдлэгээр асуудлыг шийдвэрлэх гэдэг байгаа нэг ийм юм байгаа шүү дээ. Урайгаа нэг хараад тэгэхгүй болохоор ийм төслийг болохоор чи дэлхийн зүйнд ч юм уу эсвэл нөгөө тэ төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд руу бичиж өгч болно шүү дээ. Хөдөө аж ахуйн яам руу өгч болно тэ энэ төслөө. Энд болохоор тийм төсөл барьж авч ирэхгүй байхгүй. Энд болохоор шин санаагаар Монгол мэрэгүү ухаанаар асуудлыг шийдэх юм. Чиний оюуны энэ шийдлийг үнэлэх гээд энийг чинь үйлдвэрлэх гээд байгаа. Ховлох гээд байгаа. Ойлгож юм дөө. За тэгэхээр ахихын хувьд хангалтгүй байна. За баярлалаа. Баярлалаа. Ямар нэгэн шин технологи байна уу? Инновацийн гарц. Энэ болохоор нөгөө нэг өрх болгоныг одоо
дахиажуулж аж ахуйтай болгож нутгийн дахиагаа үйлдвэрлэж тэгээд Монголдо нөгөө нэг нутгийн дахианыхаа одоо шинэ махан бүтээгдэхүүнээр хангах зорилготой. Ахын нэг юм асууя. Ингэдэг байхгүй юу? Одоо Англи, Америк ер нь баруун те. Бэлчээрийн мал аж ахуйн дахианы өндөг, дахианы махан те. Амар үнэтэй. Нөгөө 10 дахин тэрнээс 10 дахин хямдхан байна. Тэр нь болохоор фарм гэдэг байхгүй. Бид нэр одоо фарм гэдэг шүү дээ. Одоо ферм юм те. Тэгээд чинийх аль нь? Тэр хямдхан юм уу, үнэтэй юм уу? Фермийнх юм уу те. Тэг яагаад үнэтэй гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэвэл тэр өвчин үүсгдэг байхгүй. Хүмүүсийг стресс зүйлдэг, хавдар үүсгдэг, 10 жил идэж уусан тийм юм идсэн хүмүүс өвчлөдөг байхгүй. Тэгэхээр энэ болохоор Англи, Америкийн түүхэнд батлагдсан фарм одоо бидний хэлээд байгаа ферм гэдэг шүү дээ. Тэгэхээр мал гэдэг бол ингээд хөдлөөд бэлчиж явах хэрэгтэй байна л да. Байгалийн амт болохоор. Тэгэхээр тэрийг хөл гарыг хүлж байгаа юм шиг ингээд нэг кавтер дотор хийгээд хайрцагт хийгээд байлгадахаар янз бүрийн өвчин гардаг. Тэгвэл тэр өвчнийг эмчлэгээ тариа хийдэг. Янз бүрийн вакцин ч юм уу хийн, антибиотик чинь тийм. Тэгэхээр дахиад шинэ өвчин гардаг. Тэгэхээр энэ 80-аад он хүртэл тийм байгаагүй. 80 оноос хойш үгс. Яг тэгвэл 80-аад он хүртэл ер нь бүх дэлхийгээр сошиал байсан гэдэг байхгүй юу? Одоо социалист маягийн тэр бүх юмыг төр өдөрдөг одоо эрүүл хүнстэй байсан гэдэг. Тэгэхээр жишээлбэл Германд заяа хүн ханиад хүрэхээр идэгдэггүй. Тэгээ антибиотик уухаар идэгдэггүй. Яг тэгвэл тэр маханд нь антибиотик байгаа байхгүй юу? Антибиотикийг те тэр имийг байнга хэрэгэлдэг болсон тэр хүмүүс махнаас татгалзсан хүмүүс масар их байдаг. Тэнд амьдардаг монголчууд бас тийм. Тэгээ хүүхэд нь тэнд өвчин тусаад Монголд ирээд Монгол махаа идчихэж идэгдэг. Бэлчээрийн юм үнэтэй. Тэгээ бэлчээрийн юмыг Нью-Зеландаас бас үнэтэй мах авчирч иддэг. Тэгээд би бас яг ингээ Англид 11 жил болоход тэр нэг чинь онгоцоор 100 болгоо ирдэг байхад манай хөдөө аж ахуйн дэд сургуулийн доктор профессоруудыг яг чам шиг юм яриад ингээ төслийгээ явж байгаа. Тэд нар болохоор ферм гээл те. Тэгээ баруун юм шүтээд байдаг. Гэтэл баруун маань ялзраад бидний нөгөө бэлчээрийн мал аж ахуйн юм чинь тэнд асар үнэтэй зарагддаг байхгүй. Зарим энэ одоо фермийн те чиний юмуд чинь ингээ ямар ч амтгүй байдэн штэ. Тэгээд тэрийг идсэн хүний шүдэн сулардаг, шүдэн их өвдөг, шим тижэл байдаг байхгүй тэрэнд. Тэгэхээр ахандаа бас сэтгэлжин сайхан байна. Даан чи мэдлгүйгээс суулж ингэж ард түмний хордлох юм хэлчих штэ. Тэгэхээр ганц шившилтэй одоо манай 20 жил ингээд засгийн газараас фермжүүлэх гээл одоо юмнуудыг яриад байна штэ. Тэгэхээр энийг сайн бодоорой заа. Тэнцсэнгүй бол тэнцэнгүй. За минь амжилт хүсье. Тэгээ 3 тэнцээгүй тийм ээ. За амжилт. Тэрээр нийт үрхийг шууны аж ахуйтай болгоно. Ингэснээр хүмүүсийн амьдрал дээшлэнэ гэж үзсэн бол харин шүүгч нар эсэргээрээ шууны ашиг тусыг судалсан бол сул талыг нь бас давхар судлах ёстой гэж үзнээр тэнцсэнгүй. Сайн байцгаана уу? Намайг Гамболдын Ганс гэдэг. Би энэ Super Student Show-нд хүнөө арт галерей төслөөр оролцож байгаа. Яагаад энэ төслийг сонгосон бэ гэвэл энэ Монгол улсынхаа урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ жоохон ч гэсэн оруулах гэсэн бодолтойгоор энэ төслийг бичиж оролцсон байгаа. Миний Super Student Show-г сонгосон Super Student Show-г өөрийн бодлороо илэрхийлвэл Super Student Show нь өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн гэсэн ертөнцтэй аль хэдийн олонний дунд нэрээ олсон тийм нэг шоу. Би түүнд яагаад орвоо гэвэл энэ шоу намайг мөрөөдөлтөө хүрэхэд, зорилгодоо хүрэхэд минь тус болох гүр байж чадна гэдэг итгэсэн учраас сонгосон байгаа. Би энэ төслийг болохоор 2013 оныг нь өөрөө үзэж энэ төсөлд орох юмсан, өрсөлдөж үзэх юмсан гэж маш их хүсэл эрмэлзэлтэй байсан. Намайг Дүрслэх сургуулийн багш Баярбатар багш, Даваан багш маань намайг ороод хүчээ үзээдэг гэж зөвлөсний дагуу би энэ шоуг сонгож оролцсон байгаа.
тухайн багш нартаа баярлсан талархснаа илэрхийлье. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний бэлтгэж ирсэн төслийн сэдэв бол Хүннүү арт гэлрээ. Та бүхэн яагаад заавал Хүннүү арт гэлрээ гэдэг төслийг сонгоовэ гэж бодож байж магадгүй. Магадгүй зарим нь намайг уран зургийн хүн болохоор энэ зөвхөн уран зургийг л даахыг хүсдэг. Түүнээс өөр юм хардгүй байна гэж бодсон байж магадгүй. Яагаад сонгосон шалтгаанаа хэлье. Яагаад гэвэл их засгийн сул дуун дээр байдаг. Их засаг миний их орон, их засаг миний гэр орон гэж. Тэгвэл энд суугаа оюутан залуус эрдэмтэн багш нар миний гэр бүл. Тэгвэл би яагаад тэднийхээ төлөө, тэднийхээ хөгжлийн төлөө өөрийнхөө жоохон ч гэсэн хувь нэмрийг оруулж болохгүй юм бэ? Гэсэн бодол маань энэ төслийг бичих шалтгаан нь болсон юм. За тэгээд төслөө танилцуулж эхлэе. За төслийн маань зорилго болохоор их засаг олон улс сургуулийн хаяраа дүрслэх хурлаг дизайн технологийн сургуулийн төгсөгч багш нарын хамтарсан урлан байгуулах. Хоёрт дүрслэх урлагийн Хүннүү академи үүсэх эхлэлийг тавих. Монголын дүрслэх урлагийн дэлхийд таниулах гол зорилгоо болгоно. За төлөвлөж буй Хүннүү арт галерей маань интерьер бол ийм байх юм. Яагаад Монгол гэрийг сонгосон бэ гэж та бүхэн бас гайхаж байж магадгүй. Дэлхийд дахинд бидний мэддэг зүйл бол Эдгэр гутал нэхийдэл Монгол гэр. Гадаадаас жуулчин ирлээ. Бууд ухаа дээр буугаад Улаанбаатар орох замд Монголын байгалийн сайхныг биширж гайхна. Тэгээд хотын төвд орж ирээд яг л өөрийнхөө орчинд байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг. Тэгвэл бид яагаад ийм Монгол аж ахуй, ийм Монгол сүрдмээр сайхан зүйлээ гайхуулж дэлхийд дахинд гайхуулж болохгүй гэж. Одоо доторх интерьер нь харагдаж байна. Энэ сайхан Монгол гэрд Монгол зураачдын, Монгол уран бүтээлчдийн уран бүтээл илүү сүнслэг амьд харагдана гэдэгт би итгэдэг. Тиймээс Монгол гэрийгээ сонгосон байгаа. Ашиг олох арга замууд, магадгүй ашиг олох арга зам хэрэгтэй байна. Тэгвэл уран бүтээлчдийн үдцэн зохион байгуулж болно. Тэндээ бид дүрслэх урлагийн сурвалж зохион байгуулж болно. Захим сурвалж гаргаж түүнийг борлуулж болно. Дуудлага худалдаа явуулж болно. Яагаад бид нар гадны төлөөлөгчдийг түнд урьж хүлээн авч болохгүй гэж. Анхаарал тавьсанд баярлалаа. Гэтээ бас нэг тайлбарлах юм байна л да. Энэ асар том огторгуу ертөнцийн жижигхэн дэлхийн, жижигхэн Монголын, жижигхэн бие. Яагаад Монголынхоо дүрслэх урлагийн тэр сайхан түүх хөгжил өнөөдөр үрээс болгож болохгүй гэж. Тэр нь яагаад сайхан дэлбэж болохгүй гэж. Би түүнийгээ биелүүлэхийн төлөө өнөөдөр маргааш өдөр бүр, цаг бүр, минут бүхэнд зүтгэх болно. Та бүхэндээ баярлалаа. Чин төслөө хэрэгжүүлээд их засаг сургууль дотор яг Хүннүү арт галерей байгуулж чадах уу? Чадна гэж зорьсон учраас би энэ төслөө бичсэн байгаа. За чи яг хаана энэ гэрээ барих уу? Одоо нөгөө нэг хотын төвд байрлал сайтай газар надад хэрэгтэй байгаа зүйл бол хотын төвд байрлал сайтай газар нэгт, хоёрт Монгол гэрийн үйлдвэрлэл байхад. Тийм үү. Монгол гэр хуваараа хийдэг ийм гоё сэлбэр хийдэг гэрт хүмүүсийг мэдэх үү? Мэднэ. Би чамайг сургууль дотроо яг нэг юундаа ингээд зөвхөн их засаг Хүннүү арт галерей гэж байгуулах гэдэг нь гэж ойлгосон. Би нөгөө сургуулийнхаа харьяа юм уу тийм. Гэхдээ бүр тэр орчинд хажуугаар нь зөрсөн хүнд урлаг үнэртэл тийм сайхан орчныг бүрдүүлэхийг л хүссэн. Тийм надад таалагдчихээн. Амар Хүннүү арт галерей нэр нь гоё юм л да. Хаяа манай галерей дээр нэг үсгэлэн гардаг те бид хэдээд юу яадаг очиж үздэг. Гэтээ чиний нэрнээс нь надад гоё санагдлаа. Тэгээд яагаад амраатай сайн ярьж илаа. Нууц товчийг дан зургаар яагаад хийж болохгүй гэж гээд. Ингээл нэг өдөр ингээл яг түүхээр одоо өөрөөр хэлбэл ном унш чадахгүй уран зураг сонирхдаг хүмүүсийг зүгээр л түүхээрээ нэг өдөр аялуулж болохгүй гэж тийм ээ. Тэгээд өөрийгөө илэрхийлэх байдал чинь таалагдлаа. Чиний төсөл хангалттай байгаагүй шүү. Зүгээр санаа л байсан за. Бид нар хоорондоо сууж байгаа тэгвэл гоё гэл нэг цагийн дотор өчнөө санаа гаргаж олно. Яг тэдний л нэг байсан гэсэн үг. Зүгээр чи өөрөө гарч ирээд ганц өх гэдэг хүн гарч ирээд би бодвол гээд ингээ өөрийгөө илэрхийлээ тэр ярьж байгаа чиний энэ царай уучлаарай Хүннүү арт галерей гэдэг нэрэндээ тохирцсон.
Тэр нэг эртний Монгол царайш чам тэгээ эртний Монголд юм дийлж хоолоо оогох нэг баатарлаг чанар байгаад байна да. Энэ ч надад таалагдсан учраас бусад шүүгч нар хэрхэн шийдэхийг би мэдэхгүй харин би чамайг тэнцүүлж байгаа шүү. За. За. Чиний презентац таалагдсан. Чиний өөртөө итгэлч юм бас таалагдлаа. Өөрийнхөө сул талаар жишээ авч ирж хүмүүсийг инээлгэнэ гэдэг бол бас л нэг давуу тал. Жижигхэн би том зүйл ярьж гин гэсэн шүү дээ. Тэгээ энэ бас таалагдсан. Тэгээ яг хөө хүн таалагдчих болно. Гэхдээ чи амлснаа биелүүлдэг байх хэвээр. Тэгээ энийг үнэхээр яг хийх үү, хийгээрээ энийг хийх шалтгаан чамд байгаа юу? Ганцхан хүмүүсийн сэтгэл хөдлөөд тэ чамааг yes гэж хэлээд бид нар ингээд дуусч болно. Гэвч чи заавал энэ нэг гоё амьдарч байгаа энэ үедээ нэг хүмүүсийн оюун ухаанд гэгээлэг нэг сайхан зүйлийг хийчихээсэй гэж дотроо өсөж чинь л да. Өнгөрсөн жилийн тэмцээнүүдээр айгүй гоё олон төсөл ярьж исэн. Зарим нэг нь хийгдсэн гэж би ерөөсөө сонсохгүй л байгаа. Би нэрийн дурдаад яг 2-3 санааны үз надад мартагддаггүй. Тэгээд тэр санаанууд хэрэгжээсэй гэж би дотроо хүсдэг байхгүй. Тэгэхээр би чамааг энэ тэмцээнд төрүүлсэн ч бай, төрүүлээгүй ч бай, ямар ч байсан нэг энэ галеригийн хийгээд ингээд нэг гоё те дараа жил ингээд хийцэн гэсэн нэг явж явсаа л гэж хүсэж байна. Надад бол таалагдчих нэ. Би чамааг бол тэнцүүлмээр байна. За ганц хөтө баярлалаа. Үнэхээр гоё. Ганц хөтө баяр хүргэе. Тэр үнэхээр гоё санаа байна. Одоо Талбайдар Батар гэдэг нэг музей байсан газар шүү дээ, тий? Талбай. Тэнд л наадах амар гоё томоор барьмаар байгаа байхгүй. Тэгээд орлогын яах вэ гэхээр засгийн газар чаа нэг төгрөгч өгөх шаардлагагүй. Зүгээр засгийн газрын тушаал гаргаад 10 жилийн хүүхд болгон тий 7 хоногт ингээд хуваарлаад бүх хүүхдүүд явж үздэг тийм л болчих واخгүй. Тэгээ Монголын түүхээс сурна, ёс заншлаа сурна. Одоо хүн ахта дээл захта ахмад хүний урдуур гарч болохгүйгээд энэ чинь улс нийгэмд хүртэл айгүй ээлтэй тийм одоо юм ярьж штэ чи. Тэгээд нэг л юм чаанд амар дутдаг чинь чи тэрийг мэдхүү. Чи ийм гоё хүннүүгийн юм ярьж хүннүүгийн дээл өмсөд ороод ирсэн бол үнэн цөм заах байсан байхгүй. Үнэн гоё болох гэсэн. Тэгээ нэг десант тууцсан боёны сан болж наач харин жоохон заахгүй байна заяа. Хүнүү дээл өмсөж орж ирсэн бол бүр гоё алах гэсэн. Тэгвэл мэдээж чамаг үл тэнцүүлнэ. Тэгээ чамд амжилтсэ. Баяр хүргэе. За тэнцлээ. Баярлаа. Би хүч чадсан. Заавал хийж чаднаа. Тайзан дээр гарсан цагаас эхлээд л үзэгчид болон шүүгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан ганц үхийн яагаад болохгүй гэж. Яагаад гэсэн үгнүүд мөн ч хүчтэй үйлчилж байсан шүү. Дараагийн шатанда амжилттай оролцоорой. За ганц хөтөө юуны манд баяр хүргэе. Үзэгчдийн ч тэр, шүүгчдийн ч тэр сэтгэлийг өөртөө татаж бас алга туршилтууд ч гэсэндээ чамд бас маш том уран болсон байх гэж итгэж байна. Баярлаа. Өнөөдөр өөрийнхөө мөрөөдлийнхөө хаалгыг онгойлгох төлхөөрөө ерөнхийдөө гартаа авчих шиг боллоо. Одоо улам хичээн чадна. Чамаагаас илтгэлээ тавиад гараад ирсний дараа хүмүүс бас жиг жуг ярьж байна л да. Энэ ер нь дараагийн супер студент юм шүү, гран при эзэн биш үү гэж байна. Ерөнхийдөө бол тэр гран при эзэн байхыг би хүснэ. Гэхдээ авиаслаг залуус зөндөө байгаа. Тэдэнтэйгээ өрсөлдөж тэрнийхээ дараа үр шимээ өөрсдөө үзсэх юм. Тэр энэ баярт мэдчихэд баярлаа гэдэг үгийг хамгийн түрүүнд хэн хэлхийг хүсэж байна? Мэдээж аав ээж хамаатан садан таньдаг бүх хүмүүстэй. Тэгээд мэдээж багш өөрийнхөө сургууль энэ боломжийг олгож өгсөн их засаг олон улсын их сургуулийнхаа удирдлагуудад баярлалаа гэж хэлээ та. За баярлалаа. Чамд өшөө илүү амжилтыг хүсье. 2 дугаар шатанда амжилтаа өшөө улам ахиулахын төлөө. За баярлалаа. Уйлах гэдэг юм шээд. Гүү. За амжилт хүсье. Үндэлцүүлмээр сонирхолтой юмуд бол байлаа. Шүүгч нар бол зарим нь бухимдаж байна, зарим нь баярлаж байна тийм. За усээрээс нь оюутнууд маань мэдчилгээ маягаар тийм ээ зөвхөн бас төсөл гэхээсээ илүүтэйгээр өөрсдийнхөө авиасыг нээж харуулах шүүгчтэй болоод үзэгч та бүхэндээ мэдчилгээнүүдийг бас давхар дамжуулсан байгаа бас сонирхолтой байсан байх гэж итгэж байна. Яг өнөөдрийн нийгэм тулгамдсан байгаа олон асуудлуудыг бас хөндөж байна. Тэгэхээр маргааш бол бас л дараагийн дугаар дээр олон одоо сонирхолтой төслүүд бол танилцуулагдана гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн бас энэхүү төслүүдийг хамтдаа шүүцээсэй гэж хүсэж байна. Мэдээж бас энэ шилдэг залуусыг хараад ээж аав нь хамаатан садан зам бас ангийнхан багш нар нь сургуулийнх нь хамт олон бахархаж байгаа гэдэгт миний зүгээс итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн дугаарын дүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Бидэндээ хамтдаас нь баярлалаа. Маргааш хэрэг уулзцаатай баярлалаа. Төслийн ерөнхий зохион байгуулагч Их Британий магадлан итгэмжлэг үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн Чингис хааны нэрэмжит их засаг олон улсын их сургууль, Royal Academy, Royal олон улсын дээд сургууль. Нэвтрүүлгийн нэмээд итгэгч Хүннүү Палас ресторан. Хүннүү хөдөө арал жуулчны бааз. Тэрэлж бомбон тур жуулчны бааз. Хүннүү Аз хоол.
Наруу студ. Хамтран зохион байгуулагч Монголын залуучуудын холбоо. Монголын оюутны холбоо. Монголын оюун ухааны академи. Yes Mongolia Монголын залуу багш нарын холбоо. Хан хинтийн хүү хөгжлийн сан. Мэдээллийн ивент тэтгэгч Royal HD телевиз. Малчин телевиз. Seven телевиз. TV10 телевиз.